За 2020-оос 2024 оны хооронд аймгийн иргэдийн хуралдаа Ховд аймгийн цам гар багийг төлөөлөн сонгогдож байсан Бат сайхан төлөөлөгчтэй үзэгч та бүхнийг уулзуулж байна. За таныг одоо яг энэ төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд Ховд аймгийн цам гар багийн иргэд олон нийтийн санаачлагаар бас энэ голын их гүүрний одоо дээхэн талд байдаг нийтийн эзэмшлийн талбайг тогтжуулаад одоо цэцэрлэгт хүрээлэн болгоод хашаажуулаад ингээд энд одоо тухайн одоо багийн иргэд чөлөөтэй амарч одоо алжаалаа тайлах ийм боломжтой сайхан цэцэрлэг түрээлэнтэй боллоо гэсэн мэдээллийг та бүхэн хүргэж байсан цаг саяхан санагдаж байна. За энэ одоо талбайг одоо нийтийн эзэмшилд зориулт бусаар ашиглаад байна гэсэн ийм мэдээлэл бас цамгар багийн иргэдээс ирж байна. Энэ тал дээр та яг тухайн үедээ ер нь ямар санаачлал гаргаж тухайн одоо талбайг нийтийн эзэмшлийн одоо цэцэрлэг түрээлэн болгож байсан талаар мэдээлэлээ хуваалцахгүй юу? За тэр талбайгийн хувьд бол Гандан ховор дарга аймгийн засаг дарга сумын засаг дарга байхдаа одоо иргэдээс чөлөөж авсан байгаа. Тэрний дараа бол Жаргалан сумын хөрөнгө оруулалтаар 60 сая төгрөгөөр хашаажуулалт хийгдээд одоо ингээд энийг одоо тогтчуулж цам гар багийнхаа иргэдтийг одоо юу яана гэсэн надад санал тавьсан. Тэгээ аймгийн иргэдийн хурал болон сумын иргэдийн хурлаас нийтдээ тэр чинь 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж худаг гаргасан байгаа. Гэрэлтүүлэг хийсэн байгаа. Нойл тавьсан байгаа. Мод тарьсан. За модны хувьд бол төлөөлөгч нар бол өөрсдийнхөө санаачлахаар бол үнгөө тарьжсэн байгаамаа. Тэгээ миний хувьд бол тэрийг бол цам гар багийн иргэд маань хэлдэг байсан. Гол дээр айлууд ингээ буучт юм аа. Бид нэр ингээ хаяа гарах гад тэгэхээр ерөөсөө айлын гадаа суухад хэцүү байна. Ийм талбай гаргаж өгөөч гэдэг байдлаар санхүүжүүлж өгсөн юм байна. Цам гар багийнхаа иргэдэд зориулалтын дагуу ашиглагдаж чадахгүй байгаад л одоо иргэд маань бухимдаад байна гэж ойлгож болох нь шүү дээ. Тий, ер нь бол Гандан ховор дарга чинь хувь хүний эзэмшилд байсныг иргэдэд одоо аятаа тогтоо нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа цам гар багийн иргэдийг аятаа тогтоо байдлыг бүрдүүлэх өөрсдийн гэсэн одоо аймаг орон нутгийн газартаа талбайтай байяад гэж байгаа. Тэгэхгүй бол одоо та хэд харж байгаа шүү дээ. Голын арталт бол ерөөсөд бүгд хашилцсан. Хинч орох хэрэг байхгүй. Хэрвээ нэг орох юм бол нэг хүн ирээ загнадаг. Тэгэхээр нийтийн эзэмшлийн одоо гудамж салбаа цэцэрлэгт хүрээлэн заавал байх ёстой байна гэдэг үднээс л одоо зохицоорнд бүрдүүлж хийсэн байгаа. Миний хувьд бол яг л иргэдэд үйлчлээсээ гэж Жаргалан сумд нь хүлээлгэж өгсөн. Одоо энийг бол тэгтээ тэрлэг сум орнууд хот өөрөө хариуцах ёстой шүү дээ. Тэгэхээр Жаргалан сум өөрөө ямар бодлогоор чиглэлээр явж байгаа юм бэ гэхийг та хэд бас тодруулах хэрэгтэй. Иргэд бол нэлээд бухимдалтай байгаа. Би ч гэсэн бухимдалтай байна. Ягаад тэгэхээр бидний анхны төлөвлөж исэн юм бол өөр болчиход байгаа шүү дээ. Та ч гэсэн санаж байгаа. Та тэр сууж байгаад 300 мод тарж исэн. Тэгэхэд одоо өвөл болохоор л адуу оруулцдаг. Одоо тэр зарим би өвөл нэг асуусан чинь тэр хүнээс зөвшөөрөл авч иж адуу мал оруулдаг гэсэн сураг сонсгдсон. Би хэн байгааг нь мэдэхгүй. Хэн байсан ч энэ буруу үйл ажиллагаа гэж үгийг хөргөцсөн. Ерөнхийдөө бас нэлээд төсвөр хийгдсэн юм ажил байгаа. Тэрнийг яг нөгөө төр өөрөө хариуцсан явахар болохгүй учраас хувийн хвшилтэд хамтраад ашиглалтыг хийж байгаа гэдэг ийм мэдээллийг бол авсан. Хувийн хвшил өчгсөн байгаа. Хувийн хвшил бол Жаргалан цумтай гэрээгээд ажиллаулж байгаа гэдэг. Та нөгөө их гүрний артлын үг хэлээд байгаа шүү дээ, тий. Цэцэрлэг түрээлэн байгаа шүү дээ, тий. Амралтын газар тэрнийг бол Жаргалан цумаас тодруулах юм бол илүү тодорхой мэдээллийг авах боломжтой баг. Одоо энэ талбай бол Жаргалан цумын мэдээлж шилжсэн гэж байна. Жаргалан цумын цаашлаад одоо хувийн одоо аж ахуйн нэгжүүдэд түрээсээ үйлчилгээгээр үзүүлсэн юм уу, зарцсан юм уу гэдэг нь мэддэхгүй ингээд иргэд орохгүй тэгэхээр хашаа нь одоо цоочтой. За тэгээд одоо амралтын газар ажиллаж байгаа гэсэн юм яриад байгаа. Энд дээр та мэдээлэл өгөхгүй юу? За нэгдүгürt манай Ховд аймаг Ховд хот бол ер нь гадаад хотуудын аялал жуулчлагчдын дайран өнгөрдөг төв болчиход байна. За номингоос нэг замын хүнсээ аваад тийм ээ. За нэг шатхунд хөөх станцаас бензин аваад Ховд аймгийн ойр орчимд одоо иргэд одоо амраад буудалж амарчих юм газрууд хангалттай байдаггүй. Нэгдүгээр шалтгаан. За хоёрдугаарт одоо хэдэн уяачтын морь ордог л бас тийм л газар. Нийт 5 га газар юм хашаа аваа. За тэгээд иргэний тавьсан хүсэлтийн дагуу нэг га газар уу 10,000 м² газрыг төрийн өмчийн одоо газрыг ашиглах түрээслүүлэх журмын дагуу тогтоосон тарифын дагуу ингэж түрээслүүлж байгаа. Үл маргах журмаар шаардлагатай тохиолдолд одоо энэ барилга байгууламжийн үг бол одоо чөлөөлж өгнө гэсэн ийм одоо гэрээний дагуу ингээд явж байгаа гэдгийг хэлье. Нийт 5 га газар байдаг, 1 га газрыг нь бол ингэж түрээслүүлсэн байгаа. За хоёрдугаар асуудал бол за энэ жил бол хийх гээд амжаагүй зураг нь хийгдчихсэн байдаг. За тэр чиглэлд бол манай иргэд бол ялангуяа дулааны улиралд ихээр алах гэж одоо тасгал хөдөлгөөн гэдэг ийм газар. Энэ дээр одоо аймаг сумтай хамтраад бид бас нэг зураг хийсэн байгаа нь юу гэхээр одоо задгаа фитнесийн талбай
Гэх мэт одоо тэнд бол маш олон ажлуудыг ингээд төлөвлөд байгаамаа. Одоо гол хүндрэл маань мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал байгаа. Дараагийн жилүүд тэр ашаа маань одоо бас гой сайхан олон түмэн бужигсан амар цугаас юм газар болох болно гэдэг хэлээ. Нийтийн эзэмшлийн талбай 1 гагийн 5 гаагаас 1 гааг нь одоо аж ахуйн нэгжид түрээсэлсэн байна. Ямар аж ахуйн нэгжид одоо түрээсэлсэн юм бол хэдэн жилийн хугацаатай түрээслийн гэрээ байгуулсан юм бол? За аж ахуйн нэгжийн нэрийг би одоо цээжэр бас санахгүй байна. За тэгээд ямар ч байсан 1 жилийн хугацаатай байгуулсан одоо гэрээний хугацааг дүгнээд ингээд явж байгаа. Тэн дээр одоо амралтын газар гэдэг одоо нөгөө бидний хилж занснаар шовгор байшингууд барьсан байгаа шүү дээ. Тэгээд 1 жилийн хугацаатай ингээд түрээслээд дараа нь одоо тэрийг ачаад аваад явах боломжтой юм уу? Иргэдийг юу нэг яагаад оруулахгүй байна? Шаардлагатай тохиолдолд гэрэн дээр байж байгаа л да. Шаардлагатай тохиолдолд одоо энэ одоо барьсан тийм ээ бүтээн байгуулалтын ажлуудаа аваад явахд билээ гэсэн. А тэр бол нэг аюултай нүсэр бүтээн байгуулалт байхгүй шүү дээ. 5 6 шовгорын л асуудал байж байгаа. Хамгийн гол нь иргэд маань бас аятаа тухтай орчноор үйлчлүүлэх, хоёрдугаар хувийн хвшил маань бас ашиг орлогоо бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх ийм л хоёр талын зорилго байгаа. Тэгээ тэрнээс нэг зүйлийг би хатуу хэлээ. Тэр 5 га газраас би 1 м квадрат газрыг ч гэдэм үү эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах ийм зүйл бол байхгүй шүү. Орон сууцнд амьдарж байгаа өвчнөө олон хүн байгаа шүү дээ. Эдгээр чинь одоо майхан саваа татаа зуны халуун өдрүүдэд тэр одоо нийтийн эзэмшлийнхаа талбай дээр бас нэг өдрийг өнгөрүүлэх ийм боломжоор бас хангагдаж чадахгүй байна. Зориултайгуу ашиглагдаж чадахгүй байна. Энэ ямар нэг ингээ аж ахуйн нэгжид өгсөн байна. Энэ аж ахуйн нэгжид бидрийг оруулахгүй байна л гэсэн юм яриад байгаа юм. За энэ тал дээр би цааш анхаарч ажиллая. Хамгийн гол нь иргэд маань тэнд орж болно, амарч зугаалж болно. Нөгөө л буян талтайгаа адилхан. Одоо та анзаарсан бол одоо хашаа айсын сайжруулад үндсэн дээр зүлэг бол маш сайхан өвс бол маш сайхан ургасан. Эргээл нөгөө эмх цамраагүй байдал үүсэх иргэд маань одоо бас ухамсар төдийлө ямар байгаа вэ? Ийм байдал үүсчих вэ гэж би сэргийлж байгаа. Тэ. А цаашид бол энэ бас одоо сая хэлсэнчлэн амар зугаалахаас гадна одоо дасгал хөдөлгөөн хийх, фитнесээр хичээлэх ийм боломж одоо хангасан ийм сайхан талбай болох гэж одоо зорж ажиллаж байгаа гэдэг хэлээ. За.